Артузо үзүүлж байна. Анан хийцэн бүрэн улаан тэмээдэг халгын нүдэгт авчирсан гайхан төв. Өвөр Монголын Альшаа нутгийн эзнээ хошуу. Элсэн говийн хаан тойроо хатан тэмээдээрээ алдарсан энэ нутагт тойрон төгөл цаг хайлаас тойроо сугаа захаас аван тааралдана. Ёстол загтай манхан цэнхэр унаартай замгтай нуурн цэгэн хүнээстэй нутаг. Эндхийн цуутай баян адар ааштай хэдэр зантай нэгэн дээрэнгүй ноёных ханан хийцэн хүрэн тэмээ олонтой болгыг сайн яр дайрсүрэн хэдийнэ гадарлаж мэджээ. Дайрсүрэн бол өмнө нь дайчин бээсийн хошооны ард иргэдийг 3 ончуудаа их өлсөглөнгөөс аварж байсан цуутай ир. Энэ удаад сайн яр маань галбийн говийн улаан тэмээдийн үршлийг сайжруулахаар ашиг шим ариунтай бие зогзос өнгө зүстэй ханан хийцэн хүрэн тэмээнээс хэдийг олж ирэхээр шийджээ. Тэгээд нутгийнхаа баг газрын чулууны цэцгэр дондөр гэдэг ирийг дагуулan өмнгийн их говийн мянган бээрийг туулан байж Альшаа нутгийн захад ирсэн байв. Цэцгэр дондрыг дагуулагч гэжтэй дондрол өөрөө би шилийн сан ир болмоор байна. Таныг дагаж алс хол явж үзье. Явах газар минь хол байх тасмал надад сайн ингэж гуйсаар байгаад даган хөдөлжээ. Өргөн ханхар цээжтэй өндөр том биетэй бүх маягийн ир болохоор нь дайрсүрэн төвний хуйхтай ир байж мэдэх юм гэж итгэсэн хэрэг. Хоёр ир Альшаа нутгийн эзнээ голыг уруудан явсаар бэрий болсон хойно гашуун нуур хэмээх жижиг нуурын орчинд ирж буудлав. Дайрсүрэн оройн сөрөг хорин дундаас шүүрч хөдөлгөөн мориндоо тагнаж атсан нэг том ир хоныг яахын завдалгүй нядалж шанаад. За дондор минь сайн идэж аван шүү. Удалгүй хоёлаа эндээс хэдэн тэмээ өгөөд шүнжин явж Альшаа нутгаас гарах ёстой. Цаашаа өдөржин явж Төшөө тон аймгийн хамгийн өмнө зүгийн говь Төшөөд Чим вангийн хошууны нутагт хүрнэ. Араас хэрвээ нэхүүл хөөж гэмээн бид хэдийнэ алслагдсан байх ёстой шүү. Ингэж хэлээд дондрын өмнө бүтэн хонь нэмах тавлаа. Цаадхан Альшаа нутагт орохоос өмнө л үлсэж өглөө гэж гомдол мэдүүлж явсан болохоор дайрсүрэн түүний ходоодыг ганц сайн задгаад авъя гэж боджээ. Гэвч цэцгэр донтор мах идэд шалсангүй. Хоньны ганц уяыг арай гэж цааш нь харуулад. За би ч амьдралдаа ингэж их идэж явсангүй. Эртний сайн ирчүүд яагаад бүтэн хоньны мах ганцаараа идчихдэг байваа. Мөн ч актер ус байж тээ. Ингээд дайрсүрэн явандаа идэж сурдаг юм аа. Энэ удаад чи нэг гуй идсэн бол дараагийн удаад 2 гуй иднэ. Тэгээд олон удаа хол замд яваад ирэхээр хоньны гуй хаа цээж бүгсийг үлдээлгүй цөлмдөг болно. Ингээд идчихсэн байхад 2-3 хоног ийм л үлдаана. Өг нь сайн хэр болохоос өмнө идэж сурах ёстой юм шүү дээ. Ингэж хэлээд өмнөө давсан хоньны махыг үлдээлгүй цөлмөг гэснээ болж өвчүү хаа хоёрыг нь үлдээгээд. Үүнийг богцондоо хийчих маргааш замдаа идэв. Ийм сайхан том биетэй цүзгэр гүзээтэй цэцгэр гэдэг хожтой байж хариугүй юм уу идэнжтэй байж таарахгүй шүү. Ингэж яажлав. Төдөлгүй хоёроор ард олны татвар говчроор хагартлаа баядсан аашмуутай дээрэнгүй ноёны хүрэн улаан тэмээдээс хорийг шилж сонгон таслаж аваад шүнжин хөөж гарав. Тэмээ гэдэг амт нь тэшим жанжаад ирэхээр морины хатраанаас чухурдан. Маргааш өглөө нар дээр гарах үед хоёроор Альшаа нутгийн хилээс гарч өрлөгчийн хой талын суурин гацаа болох баян нуурын арчимд ирэхэд цэцгэр дондор өлсөж өглөө гэж хашгиржээ. Тэгээ богцондоо хийсэн махнасаа авч идсэн боловч би ядраад байна. Одоо хоёулаа нэгэнт Альшаа нутгаас гарчихсан юм чинь энд ганц хоног амрыг. Ингээхэн дээр чаавста чи ийм хариугүй байсан юм уу? Бид хоёрыг энд амарч байх хооронд ноёны нэхүүлүүд хойноос даваад ирнэ. Хуцалгүй хөдөл гэж дайрсүрэн уурлаад ганцаараа явсан ч болоосаа аян холын баян даахгүй энэ нөхөр надад их гай болох нэ гэж авандаа шивнэв. Хоёроор баян нуурын гацаанаас хол урдаа орж өдөржин тэмээгийн өвсөөр оройхон эрд өмнгийн говийн баян овоогийн хил орчим ирэв. Дашмагтай уусаа аль хэдийн дуудсан цэцгэр дондор ёстой л үзээгүй юм үзэж буй аятай амандаа гаслан тавьж. Йой. Актер ядарч байна.
Хоёул амраа. Ам хатаж өглөө. Ингэж хашгирав. Энэ үед дайрсран ойр орчмынхан газрыг шинжиж байснаа хизээ чимбэ тэмдэг тавьсан газраа төв гүйхэн олов бололтой. Өдгөн шаргал хэлсийг гараараа малцаар тэнд өмнө нь болсон гүзээтэй уцаа гаргаад ирэв. Тэгээд маань нэр хээр өдөө болсон гүзээтэй ус асгар нь мууд нь алга болно амтан цоолно гэж байдгүй юм. Гэхдээ алс яваа хүн үүнийг ууж болохгүй. Ганц болгож амаа зайлаад л асгах ёстой. Хэрвээ залгивал агсагдсан бие усаар шүүрч аюул болно. Гэхэд дондор юу гэсэн үгүй. Би хатаж өглөө. 9 ирүү давж байсан. Таны тэгхээ чадлыг би яаж гүйцэх юм бэ? Ингэж ашгарав. Өлсөж сангаж хол замд ядарснаасаа болоод дондрын толгой тарих эргэж хариугүй ухаан алдах шинжтэй болоод иржээ. Тиймээс дайрсран өөрийнхөө дашмагтай уснаас дондор дуулгаж түрхэн зуур цэгээгээд авлаа. За одоо хоёулаа хэдхэн мод газар яваад дайчин байсан хэлдэ ойртоод нэг сайхан амарнаа. Ингэж дайрсран хэлсэн сольдож ядраад үхээс нагвар болсон дондрын сэтгэл зүйд гэгээ дадуулах гэсэнд байлаа. Дашмагтай усаа доожаагүй ярдад цудгаад өгсөн. Дайрсран өөрөө гүзээтэй уснаас нэг том болгож амаа зайлаад асгав. Тэгээд гүзээтэй усаа босааж булаан цааш хөдлөв. Хатаж өгөхийн даваан дээр уусууж ам орсон дондор цаашаа овоо хөдлөхтэйгөө болжээ. Мугаа алхад мод нэмэргүй гихчээр тэмээ хөөгд дондор нэгэнд хэрэггүй болсон тул манер дайрсранг дагаад зүгээр л шогшиг хайдна. Галбын говийг ахархан хугацаанд туулна гэдэг бол амаргүй даваа. Муухан эр хүн бол явдалтай халуурч сусаар шигээд өгөх газар. Тиймдээч эрт цагт талгын нутаг руу дэрсэн шагаатай зүгэлсэн тариачин хятадууд манай элсэн зүйлийг тоож баралгүй замдаа өгөж өргөцсөн тоомгүй. Бомн шашмааны толгойг залгисан Монголын говь бурхан өрөөл тэнгэрийн зэрлэгтэй хэрэм байсан. Түмэн цагаачийн ясыг үлгээдсэн Төв Азийн цөлбөл түүхэнд мөнгөрсөн нүүдэлчин гүрний дархлаа байсан. Хэрвээ их говийн элсэн манхнууд хэрэм цай шиг Монголын өмнөр ороож хэдэн зуунаар биднийг халахлааг байсан бол хэрзээсэн шавар дагзнууд тал нүдгээр минь нэг өглөрч хэвтээ дөрвөлжин анзаарал үүнийг бичиглэж суух байлаа. Байсигээд л үлсэд цангаад байна гэж гонгонох болсон дондрыг өглөө хатлаа гэж хэлээд дайрсран үгийг нь тастаад. Нутгаас гарахдаа чамда би нэг хатуу ааруул өгсөндөө тэрийг амандаа хүлэх ингэж хэлв. Хариуд нь дондор би тэрийг чинь аль хэдийн идчихсэн шүү дээ. Гэхэд дайрсран тэрийг чинь иддгүй юм. Амандаа хүлхэж явдаг юм. Яасан заяа нөргсөн шаар бай гэж ширээвхэн зандраад авлаа. Одоо яах вэ? Үсэж өглөө. Хоёлаа юу идэх вэ? Ойр хавд айл амтан хонь мал алга. Тэмээдээсээ нэгийг нь алж идэх үү? Ингэж дондрыг хэлгээд дайрсран дуугийнхан мориноосоо бууж элсэн дээгүр аргунан гүйж яваа төөхрийн урт гөрүүлийг барьж аваад ногооны шүүсийг нь ховс орж хаяад дахиад нэг гөрүүл бариад ав. Тэгээд дондорлоо сарваж. Ма энийг ид. Тэмээ эзнээс илүү шүү. Энд чи бол тэмээ байдгүй өнчи ижигч идэж барахааргүй нөхөр шүү. Ингэж зэмлэв. Ингээд дондорт 3-4 гөрүүл барьж өгч ногооны шүүсийг нь саруулад эрмэх урц мордыг сойж их говийг хөндлөн гууд туулж явхад үн шиг сайн хоол ховор шүү хэмэв. Үлсэд цанхын эрхэнд гөрүүл хэмээх аргунсан амтнаас ч сажиглаад цайрлахгүй хэд хэдийг цөлмөж оргисон дондор цаашаа хэсэг дуугүй явсан боловч дайчин байсан хошууны хил рүү орж ирмэгцээл. Хамаг би сойлдаад урагшаа хөдлөх ян залах. Олон хоног морин дээр явсан болохоор 2 хөл бад арчилээд бүг солгоод улаан нялг болчихлоо. Би цаашаа явж чадахгүй. Намайг энд орх. Ингээхэн тэр дайрсран нэгэн зөөр үгийг санан бололтой. Алдыг нь аваад дэлэм дээр нь, атхыг нь аваад чимэх дээр нь, алсыг нь аваад хөтөл дээр нь гэдгсэн. Дондор чи алсыг нь аваад хөтөл дээр нь ирчгээд энд үлдэж яаж болон тэсэн шүүхөө. Ингээд 2 хөл нь бадаараа төлөх янзгүй болсон түүнийг бориноос өргөж буулгаад хэсэг амрав. Тэгээд 2 адны хом ширдэг баглаж тууж явсан тэмээдээс нэг номхон тэмээ барьж аваад цэцгэр дондрыг 2 бүхнийх нь хооронд тэгнүүлэн хэвтүүлээд хүлж орхив. За ингээд унтж амраад явгоо. Наадах чинь яг л жаахан хүүхдийн өөжин гэсэн үг дээ. Одоо чи тэмээний зөөлхөн жонжонд сайхан бөөвөлөгцсээр байгаад нутгийнхаа заахад хүрнэ. Чамааг энэ хүртэл амьд мэнд хүргэж ирсэндээ миний сэтгэл тавширлаа. Ингэж хэлв. Цэцгэр дондорд бүх хүнийг шиг сайхан бие балдар байлаж сэтгэлийн тэнхээ дутжээ.
Дарсүрэн түүнийг урдаас наашаа эрэхтэй яршиг дараа болсон ч алшаа руу очихдоо хань болсон юм гэж бэлэгшээгээд үүлдэр угшил сайтай шилмэл тэмээдээсээ тавыг тастан өгчээ. Дондрын нэгтэр нэг өглөө эрт босоод галлахаар үнсээ аваад гартал үнсэн дээр нь алсын замд агсагдаад хөлс нь хадаж эвэрсэн хідэн сайхан тунсаг ширээ хат хэвтэж байв гин. Тэгээд тэр тэмээдийг тойрч үзээд ийм сайхан буянт цэрэг яагаад энэ төрчгдөг вүлээ гэж бодож байтал тэмээн дундах ширээ хатны хоёр бүхний завсар нэг хүн хэвтэж байх юм гин. Сайн ажиглаад хартал эцэж ядарсан нөхөр дондор нь сэрх янз бүр хөрхирж байсан гэдэг. Дайчин байсан дайрсур нь нутаг ошондоо галбийн улаан тэмээдийнхэн үйлдвэр өвчлийг сайжруулахаар ашиг шим ариунтай ханан хийсэн хүрэн тэмээнүүд авчирсан нэгэн дүү ийм буюу тэмдэглэсэн ойдоо